За хамгийн сүүлд 76-г оцсон. Одоо 77-г одно. Энэ 76 дээр нэг юм тоог нийлбэрт задлаад байсан шүү дээ. Боломжийн тоо гэд. За 77 болохоор ер нь төстэй л дөө. Гэхдээ төстөгөө тайлчих гээд орхичих гэж бодсон чинь. Санхны тоо моо гэд. Тэгээд дээрээс нь энэ утга нь арай өөр орж ирээд байгаа болохоор бодчих гэж бодлоо. Тэгээд заавал үйл байх юм байна л да. Нийлбэр задрах хэвээр. Тэрийг л анхаарах хэвээр. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр нийлбэр гэдэг нь жишээлбэл бид нэр 11 гэдэг тоог болвол 11 бичиж болохгүй байхгүй юу? 11 гэдэг тоог нийлбэр задлахын тулд заавал одоо юу гэдэг 7 2 гэдэг ч юм уу те. Тэрнээс биш зүгээр 11-ийг 11 гэдээ орчиж болохгүй. Энэ чинь нийлбэр биш, ганцхан тоо байгаа учраас тэрийг л анхаарах хэрэгтэй юм болов уу? Бусдаараа гайгүй л ахал гэж бодоод байна. За хий те. Заавал бичлэг хийгээгүй. Бас хүмүүс subscribe хийсэн байлээ. Тэгээд бичлэг хийх үүрэгтэй болсон гэж. За хамгийн нэгдүгээрт бид нэр map ашиглаад байгаа тийм. Map ашиглаад байгаа. За map-та мемого хийж байгаа шүү дээ. За би өөр бодлого өгдөг болохоор жоохон төсөөрчч. Тэгтээ авах гайг баха. Pair int гэж задрах бах тэ. 5000-аас их. За. Гайг бах уу? Тэгээд анхны тоонууд олох хэвээр. За 5000 хүртэл анхны тоог олж хат болох баха. Анхны тоонуудын тоон. За нэг бид чинь 5000 хүрэх хэрэгтэй шүү дээ. 5000 анхны тоол олъё. Тэгээд P man 5000 юм. Over 5000. P mas 5000 байх болохоор энэ нэрэл явчих. За тэгээд анхны тоонууд энэ анхны тоонуудыг шалгадаг ядаргаатай юм. France
За 5000 авахны тоглол олчих. 5000 чөрөхгүй дээ. 71 л хийж шүү дээ. 71 хүртэл хитэ анхны тоо дээ. Цөөхөндөө. Тэгтээ авах 5000 л олчих. Би дэ мэдгүй юм чи. За ойрт ситер код чиглэл. За энэ чинь миний юу лээ? Бичний талаг нэрэмжт тэр гэж яриад идэг болчиход байгаа шүү дээ. 78 юм байна те. 79 дэх subscriber-ийн нэрэмжт бодлого шүү. 79 дэх subscriber-ийн нэрэмжт бодолт бичлэг бодолт гинэ. За яг үлээ мартцсан байна шүү дээ. Ингээд тэр ингэдэг шүү дээ. Хэрвээ пен таталтаа зогссон хэрвээ x mod пен тэгвэл анхны та биш гэсэн үг те. Тэгвэл за ингэ болчихно шүү дээ. За би нэг л ойр бичиг нэг төсөөрчжээ. Үзнэ. Юу ч болоо та. Ойр код бичиг төсөөрөж шүү. За вектор тэр төсөөрөд алдаад байт юм шүү дээ. Дансыг дээр хөвчүүлж гайг байх л та. 3 5 7 11 за болчихлах шиг байна тийм. За бид нар хэдээс эхлэхлээ анхны тооны нийлбус задлана гэхээр 3-аас эхлэж шалгах юм шүү дээ. 3 ч бас бодлоо юм аа. 4-өөс эхлэл явах нь л дээ. Тэгээд
мемо байгаа шүү дээ. За ямар нэг T гэх юм авч. T-тэй тэнцүү calc I-г бид нэр одоо хэд хүртэл анхны тоог энд ашиглах вэ гэдгийг олох хэрэгтэй шүү дээ. За тэрийг яах вэ? Бас нэг анхны тооны индекс авах юм байна. Prime ID гэж. Анхны тооны индекс тэгээд авчи. Тэгээд while prime ID primes энэ нь бол нэг ингэх гээд байгаа шүү дээ. Анхны тоонууд маань гэж байгаа шүү дээ. Чингтвэл анхны тоонууд маань ингээд нэг дараалт гэж байгаа шүү дээ. Хамгийн их 2 гэж байгаа. Тэг бид нар одоо жишээлбэл яах гэдэг юм гэхээр санаа бол за эднэрийн зайлшилч тэ. Одоо бол энэ тэгдгээр буюу ийшээ заасан байгаа шүү дээ. Тэг гээд манай prime ID маань тэг байгаа. Тэг яах гэдэг юм гэхээр манай I маань 4 байгаа тий. Тэгээ энэ тохиолдолд бид нэр яах вэ гэхээр prime ID дээр нэмэх нэг нь одоо нэг анхны тоонуудын тий. Анхны тоонуудын prime ID дээр нэмэх нэг нь IS буюу тэнцүү нийлбэр задлахгүй байх ёстой учраас I-таа тэнцүү ажиллахгүй анхны тоон. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нэр 19 гэдэг тоог анхны тооны нийлбэрт задлахын тулд шүү дээ 19 өөрөг нь оруулж болохгүй. Тэгэхээр өөртөө тэнцүү би юм уу их анхны тоон яг тийм дараагийн индекс нь яг ийм утга болчих юм бол бид утгыг бид нар олно гэсэн үг. Тийм prime ID-г л олно гэсэн үг. Тэгэхээр одоо жишээлбэл 4 үед бид нэр хэд гэж олох вэ гэхээр 3 гэж олох хэрэгтэй байхгүй юу? 3-ыг буюу 3 чинь 1-р индекс шүү дээ. Тэгэл явчихаа. Тэгээ бид нар энэс дээш нийлбэрт орохгүй учраас эдрийг одоо нийлбэрт оруулаад тэгэл нийлбэрт оруулах гэж оролдоод хэрэггүй байхгүй юу? Тэгэхээр нэг оптимиз хийж байгаа л хэлбэр л гэсэн үг л дээ. Тэрс зүгээр шууд 5000 тавьсан ч болно л доо. Тийм ээ санаа. Тэгэхээр би одоо 4 гэдэг тоог анхны тооны нийлбэр задлахтаа 1-р индекс буюу эдгээр чинь ингэ явж байгаа ш. Тэг 1 2 3 4 5 гэж явж байгаа ш. 1-р индекс хүртэлх анхны тоонуудыг л би ашиглана гэсэн үг. Тэрнээс бусад анхны тоонуудыг ашиглаж болохгүй гэсэн үг те. Ашиглах хэрэггүй гэсэн үг. Уусаа нийлбэрт орохгүй. Учираас энэ индексээ олох хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр тэрийг олохын тулд prime ID дээр нэмэх нэг нь энэний эсрэг нь болохоор эрс баг I байвал prime ID-га нэмэгдүүлээд яах гэсэн үг. За тэгээд энэ prime ID хүртэл бид нэр calculation хийнэ гэсэн үг. Тэрийг болохоор эндээ тавьчихна гэсэн үг. Тэгээд хэрвээ тийм байна. Энэс ирсэх байвал
ай лет програм дуссаа гэсэн үг. За зөв энийг яриад байгаа. Ухаантай юм хүнлэг програм бичиг зүгээр ингэсэж болно л та. За calculation гэдэг функц чинь тэ. За int x int max prime id ха. За бид нар ямар тохиолдолд зогсох ёстой вэ гэхээр хэрвээ max prime id маань тэгээс 9 байгаа уучлахгүй тий. Тэгээс 9 байгаа бол зөв л зайл. Ёстой. Тэрнээс өмнө мемод нь байна уу гэж шалах ёстой шүү дээ. За x max prime id тэхлээ. Гिचнэлтэй агил болчих шүү дээ. За тэгээд нэг нийлбэр маань яах вэ? Sum маань би нэг ийм юм бичсэн шүү дээ. For x-ийг хуваахан prime-ийн max prime id. Өмнө 76 дээр болохоор арай өөр бичижсэн шүү дээ. Энд чи юу гэж бичүүлээ. 76 дээр болохоор ер нь бол 76-тай адилхан л амжиж шнэ. Энэ одоо яаж чидлээ. Энэ шүү дээ. Шууд өөрт max энэ аргумент даваагаад чи одоо болохоор энэ чинь болохоор индекс гэхгүй юу. Тэгэхээр индекс учраас индекс л гэсэн үг. Тэгээд эндээсээ харчаа. Энийг явуучих нь шүү дээ. Хэрвээ i гүйцэтгэх нь x байвал нэгийг нэмнэ өстэй тий. Нэг гол ингэж болт юм уу? За одоо миний яриг сонсох байхаар бүдэг болоод байна уу? Гайгүй юу? Гайг баха тий. За одоо үе шүү дээ тий. Тэгээд ганц сам дээр x-с асах нь пиу илтэй тийм үстэй. Тэгээ max prime id-га нэгээр оруулчихна. За ингээд болчихох гэж найдаж байна. Энэ чинь юу лээ? Энэ ингэж бодох юм уу? Миний дуусах нөхцөлийг л хотлоо байна да тий. Энэ шүү дээ. Энийгээ би бороо тавьсан байна л да.
Би x-ийг бас тавих юм байна л да. X мань хаана вэ? Хэрвээ x маань хэд байвал бид задлж чадахгүй лээ. Анхны тооны нийлбэрт 4-өөс бага байвал бид анхны тооны нийлбэрт огт задлж чадахгүй шүү дээ. 3-ыг задлж чадахгүй, 2-ыг задлж чадахгүй. Ийм байвал наад гэсэн ч гэсэн л гарахгүй юм да. Дахан Гүн дэвчж байгаа ч юм. Host бэлтэрч өгч чинь явж өгч чинь. Би буруу удаад байна гэсэн үг те. Яа даамбал. Дандаа тех гараад байгаа юм шүү те. Энэ мань худлаа гараад байгаа гэсэн үг шүү дээ. Энийг бид нэр юусаа хийж чадахгүй гэсэн. Яхаараа тэгтгэлээ. Эрс баг боёо тэнцүү юм биш үү? Зүү 74-г гараад ирсэн. Тэгсэн чинь минийх дээр 71 гинэ. Буруу гисэн байна да тий. Буруу нэмээд энэ да. За ягаад вэ гэхээр за жишээлбэл 10-ыг бид нар 3 янзаар задлж болно гэж байна. Тэгсэн чинь 5 янз байгаа байхгүй юу? За юу лээ чи? Тийштэй те. Арав бид нар 3 гэж гаргаад байна л да. За алдаа болъё дөө. Ингэсэн энэ юу зүү яваад байна. За алдт юм дөө. Алдаал тэгэл алтагаа хайд юм дөө. 7 10 дээр макс ашиглаж болох прайм нь 7 зөвлөдөө те. Яг л зөвл яваад байна. Тэгэхээр за энэ бол зүгээр ямар ч асуудал юм байна. Calculation маань л буруу яваад байна гэсэн үг. Энэ ч буруу явуулчлаа шүү дээ. Энэ ч зүгээр юм байх юм шүү. Тэ 71 гэдэг. Энэ яагаад гэхээр уусаа нийлбэр задлж байгаа. Учираас анхны тоон x нь анхны тооноос бага л болчвол 2-оос бага тий тэгвэл зогсох хэрэгтэй юм байна л да. Төгсөх нөхцөл нь. Тэгэл болчих юм байна. За санаа нь бол нэг ингэж л гарах юм байна л да. За энэ дээр би нэг амар сүртэй оптимист гэдэг юм байхгүй. Энэ дээр хитрхи анхны тоо олчих шиг боллоо гэхдээ 5000 анхны тоо ч их гайхахгүй л дээ. За нэг ийм нэг бодолт бол байж болж байна. Гэхдээ ер нь бол би энэ бодлого бодчиход. За би дахиад бичлэг хийнэ. Өгдөглөө. Нэг тэр чинь нэг
юу гэдэг нэг юм байт юм аа. Бусад сэдвэр гэдэг лист байгаа. Би бусад сэдвэр гэдэг нэг бичлэг нэмж оруулна. Ер нь жоохон сонин асуултууд хүмүүсээс ирээд исэн. Орал байдлаар орал асуултууд ирээдсэн. Орал. Тэр асуултуудад жоо хариулсан бичлэг хийнэ. За амжуул өнөөдөр энэ амжихгүй бол тэрлээз. Маргааш ч юм хий. За туслаа.